Өнөөдрийн хичээл бол онлайн худалдаа болон төлбөрийн асуудалтай холбоотой англи хэллэгүүд. Онлайн дэлгүүрээс бараа авах үед хамгийн түрүүнд хардаг үг бол add to cart буюу сагсанд хийх гэсэн үг. Харин худалдан авалтаа дуусгах үед check out буюу тооцоо хийх хэсэг рүү ордог. За тооцоо хийх үед ямар төлбөрийн хэрэгслээр төлж болохыг ингэж асууна. Can you pay by credit card? Би кредит картаар төлж болох уу? Мөн Do you accept PayPal? Танаах PayPal хүлээж авах уу? Гэж асууж болно. Хаяа төлбөр хийх үед алдаа гардаг. Хэрэв карт чинь уншихгүй бол ингэж хэлнэ. My payment was declined. Миний төлбөр цуцлагдсан. Эсвэл The transaction didn't go through. Гуйлгээ амжилтгүй боллоо гэж хэлдэг. Бас нэг түгээмэл асуудал бол төлбөр давхар уншигдах явдал юм. Энэ үед My card was charged twice. Миний картаас 2 удаа мөнгө уншчихсан байна гэж холбогдох газарт нь мэдэгдэнэ. Онлайн дэлгүүрээс юм авах гэтэл бараа нь дууссан байвал out of stock гэж бичсэн байдаг. Жишээлбэл The item is out of stock. Бараа дууссан байна гэсэн үг. Харин захиалсан бараагаа хаана явж байгааг мэдхийн тулд How can I track my order? Би захиалгаа яаж хянах вэ гэж асуугаарай. Танд хяналтын дугаар өгөх болно. Бараа таалагдахгүй эсвэл гэмтэлтэй байвал мөнгөө буцааж авах хэрэг гардаг. Энэ үед I would like to request a refund. Би мөнгөө буцааж авмаар байна гэж хүсэлт гаргадаг. За ингээд онлайн худалдааны үед хамгийн их хэрэглэгдэх хэллэгүүдээ сурч авлаа. Баяртай.